Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр цахилгаан хэрэгслээ хэрхэн зөв ойлгох талаар багш нь заах болно. Хүүхдүүдээ өөрсдийнхөө эргэн тойронд байгаа зүйлсийг сайтар ажиглаарай. Юу байгааг тогтоож авах хүүхдүүдээ. За хамтдаа самбар руу ажиглацгаая. Энэ юу вэ хүүхдүүдээ? Хөргөгч маш сайн байна. Хөргөгч нь хоол хүнсээ хадгалж хамгаалдаг байх нэ. Тануусаа ажигласан зүйл дотор хөргөгч байсан уу? За дараагийн зурагтай танилцъя. Энэ юу вэ хүүхдүүдээ? Цахилгаан зуух. Хоол хүнсээ болгож идэхэд ашигладаг зүйл байх нэ. За дараагийн зүйлийг харъя. Зарим айлд нэм зүйл байдгүй хүүхдүүдээ. Байдаг хүүхдүүд нь багшлуугаа давтаарай. Цахилгаан тогоо. Цахилгаан тогоонд хоол хүнсээ болгож жигэнж иддэг байх нэ. Үүнийг таньж байгаа хүүхдүүдээ энэ юу вэ? Будаа агшаагч. Будаа агшаагчийг хоол хүнсэндээ ашиглаж хэрэглэдэг байх нэ. Ус буцлагч айл болгонд байдаг зүйлсийн нэг. Энэ юу вэ хүүхдүүдээ? Зурагтаа биднээс өөрсөндөө хэрэгтэй байгаа мэдээллийг хүлээн авч ашигладаг байх нэ. Эндүг юунд ашигладаг вэ хүүхдүүдээ? Хувцаа эндүүдэд ашигладаг байх нэ. Тоос орогчийг гэртээ гэрийнхаа хогийг зөвлөхөд ашигладаг байх нэ. Энэ юу вэ хүүхдүүдээ? Утас цэнгэлдэгч. Аав ээж маань уцаа цэнгэлдэг үлээ. Цэнгэлдэг. За саяны эдгээр үдсэн зүйлүүд маань цахилгаан хэрэгсэл байх нь. Яагаад цахилгаан хэрэгсэл гэж нэрлсэн болоо хүүхдүүдээ? Мэдж байгаа хүүхд байна уу? Мэдж байгаа хүүхд бол багшлуугаа дадлаарай. Маш сайн байна. Тогон залгаж хэрэгэлдэг учраас цахилгаан хэрэгсэл гэж нэрлэдэг байх хүүхдүүдээ. Бүгд хамтдаа мэдж авлаа. Одоо бүгд хамтдаа нэгэн сонирхолтой дасгалыг хийцгээе. Энэ зургуудыг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Юу байгааг ажиглаад багшийнхаа асуултыг анхааралтай сонсоорой хүүхдүүдээ. Эдгээр зурган дотор цахилгаан хэрэгсэл байна уу хүүхдүүдээ? Багш нь дахиад асууя. Эдгээр зурган дотор цахилгаан хэрэгсэл байна уу хүүхдүүдээ? Асуу хүүхд байна уу? Асуухтээ багшлуугаа дадлаарай. Маш сайн. Тэр юу байсан бэ хүүхдүүдээ? Ус буцлагч байсан байж тээ. За тэгвэл дахиад нэг дасгалыг хамтдаа хийцгээе хүүхдүүдээ. За дахиад эдгээр зургийг сайтар ажиглаад энэ дотор цахилгаан хэрэгсэл биш зүйлийг олж заагаарай хүүхдүүдээ. Цахилгаан хэрэгсэл биш зүйлийг олж заагаарай. Юу вэ хүүхдүүдээ? Бидний хэрэгэлдэг сан байх нь шүү дээ. Хүүхдүүдээ одоо бүгд хамтдаа нэгэн сонирхолтой зүйлийг хийцгээе. Одоо энд байгаа хоёр зургийг сайтар ажиглая. Эхний зурган дээр юу байгааг, хоёр дахь зурган дээр юу байгааг сайн ажиглаарай хүүхдүүдээ. Тэгээд ажилласан зүйлээ багшлаа болон хажууд байгаа гэр бүлийнхэндээ нэрлэж өгөөрэй. Эхний зурган дээр эхний охин юу хийж байгаа хүүхдүүдээ? Маш зөв. Эндүү залах гэж штэ. Болох уу хүүхдүүдээ? Болохгүй. Хоёр дахь зурган дээр яаж ийм хүүхдүүдээ? Шүдээ угааж байна. Бид шүдээ угаах нь зөв үү? Зөв. Аль зурган тэгвэл зөв байна хүүхдүүдээ? Шүдээ угаах зурган зөв зураг байна. Маш сайн байна. За тэгвэл дараагийн зургийг хамтдаа харцгаая. Энэ хоёр зургийн аль нь зөв, аль нь буруу зураг вэ хүүхдүүдээ? Маш зөв хүүхдүүдээ. Хоёр дахь зураг маань буруу зүйл байх нь шүү. Энэ хүүхд яаж вэ? Халуун зүйл гараараа хүрч штэ. Халуун зүйл гараараа хүрэх юм бол түлэгдэх маш аюултай шүү. За энэ зургийг сайтар ажиглаад хүүхдүүд юу хийж байгааг сайтар ажиглаад хажууд байгаа хүндээ хэлээрэй хүүхдүүдээ.
залгуурыг тогонд хамаагүй залгаж болохгүй шүү хүүхдүүдээ. Гал гарах аюултай учраас маш болгоомжтой харьцах ёстой байна. Идэвхтэй орсон хүүхдүүд өөрсөндөө хамтдаа баяр хүргэцгээе хүүхдүүдээ. За бусад найзуудаа бас баяр хүргэцгээе. За эцэг эхчүүдтэй анхааруулж хэлэхэд өөрсдийн хүүхдээ осол аюулгүй байдлыг хангаж ажиллаарай.